хитэн байна. Ичгэлжсэн омбод 2008. Микрофон шугад дотор бэксэн байна. Чигэлсэн зайн дотор бэксэн байна. Чигэлсэн байна дээр хэдэсэр. Их болов бүгд байтал. Үсгэмд би хадууш чиг зүдөөдөө хитэгсэн хойч мэдээ өөрийг хитэтал. Батчин юм хин ундагэ төвцэн намайг дорсон гэрчгэн. Өвчгсэн үргэлж дундаас минь нэг шандны нэрсэр. Ясын зүгт чак in the beast of the trees of the kids lavish. Тата сами хөвн дотор бариг дохгүй хэлмэсээ хэлэн яг дэс байна. Хөргөх тусад болсон дэшигэ хатта хүчгүй тусад орсон 2013-аас идэждэг бүгдээ хүн марч үтгдэх юм эсэс гаргалтан бич мэддэг хүн ороор rocket bag гэдэг нэрийг өгөн би микрофон авах чамаг өнгөш агуулж өчигдөр шиг санаа join боломж би метод бодлоо одоо бүтэц хүнсхийг үтгдэх шиг мараа join энд хийх ажил мен дуусаагүй хоёр хүн самаа гаргаж сэтгэл санаа хана join гэж би зүгээр дэргэж хараад тус замаа тайлгнаж 5 жилээр санаа join Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Two teams who have battled through 6 games have come up 4-3-3-2-2. Шинэ бүхний эхлэл би брэнд нэвтрүүлгийг цэнэглэгч GP Battery. Энэ бол NBA Talk-ийн 20 дахь дугаар 2017 оны плей-оффын 2 дахь дугаар гэж хэлж болох юм аа. Нэм гараг бүр нэвтрүүлэг маань та бүхэнд Facebook-оор би брэндийн Facebook-оор шууд хүрч байгаа бол харин даваа гарагт старт телевизээр хүрч байгаа. Ингээд NBA Talk-ийг 20 дахь дугаарыг та бүхэнд хүрэхээр студид Бацаа Эдрогм Мат шиг буюу Монгол Улсын соёлын тэргүүний адилтан Бажи. PC модын дүр царай Бажи. Яаж юм бэ? Мэдээж плей-оффын дугаар бид ярилцах хэвээр сагсан бөмбөгүүд бол хамгийн гоё одоо сэтгэл догтлуулсан мөч байдаг юм аа. Ерөнхийдөө эхний шатны цуурлууд маань дууссан ганцхан цуурл өнөө шөнө 3 цаг 30 минутаас ялгчаад тодруулах болно. За гэхдээ энэ яг уу 20 дугаар шатанд хүлээж байгаа цуурлуудын талаар бүгдээ ярилцсан явчихлаа хөө. Хамгийн эхлээд дорндоос уламжлалсаар эхлээд дорндын Cavaliers Raptors нэг дандаа нэгээр гарсан байгаа Cavaliers чи эхлээд гэж бодсон. Нэрээ хоёроо гарсан юм шүү дээ. За хөтгтөө хоёроо гарсан багаас эхлээд ярилцчихъя да. Энэ цуврал дээр бол одоо сүүлийн 2 жил харлаа шүү дээ. Сүүлд одоо өөдлөө шүү дээ. Энэ жил өдрөлт ч гэсэн энэ Raptors бол бараагүй. Энэ эцсийн үечлэж очиж байгаа шүү дээ. За Milwaukee Bucks-тай хийсэн цуврал бол яг харахгүй ур чадвараар илэрхсэн айлгсан. Ганц Giannis Antetokounmpo нөгөө талд тэгээд арай туршлагатай арай илүү баг хоорондоо таарсан да. Юусе плей-оффын туршлага илүү. Туршлага садны нөгөө энэ олон талын нөөцтэй багуудын ингэ давуу тал гарч ирээд байгаа тийм. Cleveland-ийн хамгаалдаг яра. 22. Яа. Эвгүүдээ. Өндөрлөө амжилт хоёул тэнцүү. А гэтээ эвгүүдэж явах.
плей-офф л тоо. Энэ анх Учраас Cleveland-ийг Raptors-тай таарчаасаа гэдгийг би одоо айгүй олон дугаар өмнө хэлсэн. Энэ хоёрын тоглолтыг үзхийг айгүй хүссэн. Би чамаг хэлээ. Чи бол бажинга гэдэг чи. Бажинга. Хамгийн гол зүйл хамгийн зүйл нөгөө юу тэр нөгөө будтай талбайн тоглолтыг би айгүй одоо яг гэж Ibaka авсан тий. Яг тэр бүх гоё юмыг одоо үзмээр байгаа хөөх. Сайн Milwaukee эсрэг Ibaka бол бас хийдэн тоглолтыг ер нь баг шийдсэн дуус шийдсэн Ер нь Ibaka-тай шууд төвний гарааны юу болгоцсон шүү дээ. Центр болгоцсон шүү дээ. Ингээ Toronto Raptors гэдэг баг маань юу гэхээр Kyle Lowry, DeMar DeRozan гэдэг хоёр тоглогчийг бүрдүүлснээс хойш энэ багийн амжилт одоо эхэлсэн шүү дээ. Тэгээд дээрээс нь Dwayne Casey-г авчихсан шүү. Гэтэл энэ хоёрын амжилт яаж дууссан бэ гэхээр Cavaliers-тер ирэл ингээд бөмбөгдүүлэл нүдүүлэл дууссан. Тэгэхээр энэ жил бол хамаагүй сайн хүч зузаатахад орж ирлээ. Dwayne Casey тоглолтын өмнө бэлтгэлээр хэвлэгтэй уулзахад хэлсэн байна. Ibaka, PG Tucker хоёр манай багийг плей-оффын сайн баг болгож чадчихна гэж. За гэтээ яг эцсид явж энэ Лаури DeRozan хоёр бас л нэг зураг шийдэгдэн дээ. Энэ хоёр одоо үнэхээр үлрэн шиг тоглох юм бол одоо энэ хоёр чи плей-офф эхлэхээр Нэг нь баг. Лаури ялангуй ялга болдог. Эсвэл Лаури цорч DeRozan алга болчтой юм тийм. Сүүлийн 2 жил ерөөсөө энэ талаар тогтогдсон шүү дээ. Тэгэхээр энэ хоёр л одоо тоглолтоо яг плей-оффт одоо бүрийг амиа тавьж гаргах. Одоо энэ Milwaukee-тэйс тоглолт нэр хэлсэн шүү дээ. Хоёулаа яг хожигцоо тоглолт нэг нэгээр ингээд байх болсон шүү дээ. Тэгээ хоёулаа яг сайн тоглосон тоглолтууд тоожод байгаа. Тийм дүр зураг харагдаад байна. Тэгээ одоо энэ Cleveland-тэйс энэ өдөрлийн тоглолтууд яг Ibaka дээр байхгүй байсан ч гэсэндээ ер нь бол яг эцсийн мөчөж шийдэгдэжсэн шүү дээ тоглолтыг тийм. Нөгөө талаас Kyrie Moore, LeBron аахад энэ талаас за DeRozan хоёр давтахнаа нэг нь амжилт болгоод нөгөө талаас тоглолт Cleveland нөхч аваад дандаа 3 мө 4 оноо л очижсэн нэг тийм тоглолт. Саяхтай Milwaukee дээр одоо эхний тоглолтоо нутагтаа хожигдоод тэгээд 3 төлөв 4 тоглолтоос аюу Casey дасжуулагч өөрчлөлтийг хийгээд тэр Norman Powell-ыг гараа наргасан байна тийм. Тэр чинь тэр тоглолтчид үнэхээр тэр 4 төлөв 5 тоглолтын дээр тэр тоглолтчид үнэхээр багийн бүр хамгийн их яг тухайн цувралд ашигласан байна. цувралд ашигласан тийм. Одоо Cleveland-ийн зураг. Cleveland-ийн зураг яах юм бэ мэдэхгүй харин тийм. Эргэлзэлчлээ. Тэгээ үгүй харж л бай. Тэгээд яг Ibaka Valanciunas гээд хоёр одоо будаа талбай хоёр бангасаа альтрын бааж гэсэн хэлээ. Будаа талбай гэдэг бас агсан хамгийн чухал зүйл нэг гээд. Тэгээд энэ хоёр дээр ч бас их л анхаарал ирнэ. Ялангуяа одоо тэр Valanciunas чинь сэлгэнээс 20 минут тоглоод байгаа шүү дээ. Тэр 20 минутанд тоглолт ашигтай байж чадах юм бол Торонто илүү гарч чаддаг байхгүй. А тэр минутанд ашигтай байх магадлал одоо орон гарал байгаа даа л та маань. Юуны болохоор Cleveland-ийн яг сая тэр будтай талбайгаа сайжруулах гэж л боогдыг авсан шүү дээ. Мань хүн аваад эхнийхээ тоглолтод гэмтсэн. Тэгэхээр одоо боогд байхгүй. Тэгэхээр Tristan Thompson ганцаараа яг тэр төвтөр одоо тэгээд Tristan Thompson Ibaka Valanciunas-ыг барахгүй л биш. Тэгээ ер нь өөр юм байна. Мэдээж LeBron туслана шүү дээ ард. Kevin Love байна. Юу яасан бэ л да? Cleveland-д Kevin Love юу гэж хэлсэн бэ гэдэг уншсан чинь Ibaka тэднийхийг огтоор баг болгож гинэ гэж Kevin Love онцлсан байлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол Kevin Love Ibaka-та тулах бэлтгэлээ базааж байгаа болоо гэж энэ ярианаас анжиглагдсан. Нөгөө талаар юу гэхээр Valanciunas Ibaka гэдэг хослыг бид самбар дахиад харах боломжгүй байх. Яг тэгмэл Cleveland чи small ball явдаг баг шүү дээ. Love төвдөө LeBron төвчлэгтэр үгүй маа гэхэд LeBron дөрөвдөр Tristan Thompson 5 дээр явдаг чинь. Тэгэхээр дахиад Ibaka төвдөө тоглох. Харин Ibaka-гийн үүрэг оролцоо нөлөө саяны цувралд үзүүлсэн шиг байж чадах болов. Тэр тал дээр та нар юу гэж бодож За байна? өстө чадна гэж бодож байна да Ibaka-г бол. Яг бол Ibaka-г бол одод чи ямар нэгэн цурлаа шалтгаалаад муу тоглох гэсэн үндэс надад харагдахгүй. Яг бол энэ чинь асар туршлагатай тий. Тэгээд угаасаа өөрөө 5 дээр OKC дээр ч санхт идэвсэн шүү дээ тий. Гарын 5 гарч ирэл Perkins аваад хардныг оруулж ирэл 5 гарч тийм тоглолтод угаасаа дасчихсан шүү дээ. Ibaka-г бол ямар ч зүйл авч болно. Дээрс нь Tristan Thompson ч юм бол одоо ингээ нөгөө ганцаараа одоо төв дээр одоо 5 дээр тоглох гэдэг шүү дээ ер нь. Одоо өөрийн нөгөө орлого тоглогч тоглож гимтсэн юм чинь. Торонто ч юм болохоор яг хоёр яг тэр төвн яг хоёулаа ээжлээд одоо Ibaka-га Valanciunas намрага тоглоод тахтвал ерөөсөө нэг хоорондоо тийм муудаад ах тийм ерөөс төв байхгүй шүү дээ. Айгу. Одоо тэгээд Торонто DeMar DeRozan авсан шүү дээ хамгаалсан зэрлэх гад. Одоо тэгээд Tucker Ibaka гэдээ авсан. Би бол Торонтод бас илүү бас гайгүй юу тавиад байгаа шүү. Боломж өгöd байгаа. Боломж өгöd. Яг боломж нь Cleveland-д бол бас гайгүй үзэж чухал болж байгаа шүү дээ. Түрүү жилийнхээс л хамаагүй илүү. Будааны хүмүүс байсан шүү дээ. Одоо бол будааны хүмүүс чинь жоо хатуу самар болсон тийм. Одоо нөгөө DeMar Carroll бол илүү идэвхтэй хамгаалах боломж гарч ирж байна. Яг тэгэхээр алдааны асуудалд орно гэдэг зүйлээс айх хэрэггүй болчихж байгаа. Араас нь Tucker гараад ирж байгаа. Эсвэл үгний PG Tucker бас нөгөө төгөртэй гарч ирсэн тохиолдолд идэвхтэй хамгаалах. Тэгэхээр энэ хоёрын хамгаалалт үгний LeBron дээр их хамгаалал энэ идэвхтэй байх болоо. Гэхдээ LeBron James дээр их хамгаалалт бол ямар нэгэн байдлаар дабл ирэхгүй л бол тэгэл хэцүүднэ гэсэн үг л дээ. Дабл ирэхээр л байрна. Тэгэхээр чинь одоо хожих тийм томьёо ерөөсөө Якар чиг нөгөө юм шиг яваад байгаа. буцаад шиг ингээд яваад байгаа. юу л эвлэлд онцон тоглоом шиг ингээд Тоолд яваад тэр яриад байгаа байхгүй. Түрүү жилийн Арга бэлэг шиг үү. Тийм шээ. Ингэчүүл гэхээр лишээ буцаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр Торонтод ерөөсөө хожих гарц харагдахгүй байна.
Өнгөрсөн 2 жилийнхээс хамаагүй өрсөлдөөн үзүүлнэ гэдэг. За это бол 100% санал нэг Ibaka PG Tucker хоёрын оролцоог үнэхээр их байх баг. Би бол тэгж бодохгүй нөгөө. Би бол тэгээд LeBron James Торонтог дахиад 4-1-тэй хийчих болоо даа л гэж бодчих. Түрүү жил чинь 4. Тэгээд мэдэхгүй одоо би бүр шүүрцэн гэсэн. Би бас шүүрцэн. Ерөөс өөрсдөө гараагүй учраас бид нар одоо тэмцэл хошоогүй байгаа байхгүй. Тэр LeBron-оос энэ зүгээр л тэгэл одоо дахиад удирдал аваа явчих болоо. Тэгээд LeBron. Тэгээд та нэг зүйлийг анзаарж байгаа бол би одоо нөгөө гинт хиний дүрд орчих, Бажигийн дүрд орчих. Майкл Жорданы үед Indiana Pacers Reggie Miller ерөөсөө доороос нь гарч чадаагүй. Одоо LeBron-ы үед нөгөө Paul George дээр Indiana Pacers гарч чадсангүй. Майкл Жорданы үед нөгөө John Starks, Patrick Ewingтэй алдартай Нью-Йорк ерөөсөө доороос нь гарч явж чадаагүй. LeBron-ы үед болохоор одоо энэ алдартай нөгөө Toronto Raptors гэдэг нэг сүүлийн хэдэн жил баг дивизионынхаа аврагыг аваад айхтар яваад. LeBron-ы чинь ороод ерөөсөө тэр шиг байна. Тэгэхээр ерөөсөө одоо их тэр 90-ад он тэгээ одоо энэ сүүлийн нэг 6-7 жил бол яг л LeBron James ингээд MJ явахтай адилхан л плюс тэгж энэ бүсийг эзэгнэж байгаа юм уу гэж бодчих. Гэтэ харьцуулах юм бол LeBron James-д бол Kyrie Irving гэдэг нэг айхтар гол холбогч. Jordan ч холбогчгүй тоглодог байлаа шүү дээ. Өөрөө холбогч хийж явдаг байсан. Тэгэхээр LeBron James тэгээд энэ Irving, Love гэсэн энэ гурван одоо энэ гурван их гурав гэдэг энэ нэрэнд өгөхөр төгс зогссон гурвал юм да. 4-2 юм шүү дээ. 4-2 тий 4-2 тий. Тэгээ надад 4-2 шиг санагдахгүй. 4-0 санагдаад. Харин тийм байгаа. Тэр Тэний өмнөх жил 4-0 юм байна те. баг тийм баг. Тэр тоглолтууд нэрс тийм нэг өгөө аваад өрсөлдөөнтэй болсон юм. За ерөнхийдөө эхний нэг 2 тоглолтноос ерөнхийдөө харагдана л да. Эхний 2 тоглолтноос. Би зүгээр энэ дэр дахиад онцлоё. Тэр саяны харуулдаг хамгаалтаараа 22 гэдэг хүснэл чинь зүгээр нэг тоо биш байхгүй. Сагсан бөмбөгийн талбай дээр болж байгаа үрдүнг тоогоор илэрхийлж байгаа зүйл. Энэ дэр маш их ялгаа гарах ёстой. Сая хамгаалтаараа ихэд Торонто хийдэд явж байна те. Торонто 8 төслөө сая те. Энэ дэр ялгаа гарах. 6 төслөө 8. А зүгээр ямар юм дээр ялгаа гарахгүй байхгүй. Ур чадвар дээр л ялгаа гарахгүй. Ур чадвараараа ялах юм бол тэгээд сая одоо LeBron-ыг хитрхи олон минут тоглууллаа гэдэг шүүмжилт явлаа штэ. Цуврал дуусны дараа. Тэсэнд 2 хандлагууд тасалж болж ийм хариулт ирлээ. Плей-офф итгэхээс өмнө 7-1 амарчсан. За одоо ингээд цуврал иш дуусаад 7-1 амарчлаа. Асуудал юу нэг тэгэхээр яг ингэж яваадах нь зүг амраал. Надад бол энэ тоглол амраал. Нэг удаан амарч ирсэнс. Одоо 7 хоног нэг амарч ирсэнс дунд нь 3 хоног амарчвал тухайн амарч хамаагүй л сэрэгдэм болоо тий. Тухайн фит байх байдлаас хамаагүй л чухал гэдэг юм юу хардсан шүү дээ. Би бас тэгж байна. 7 14 хоног моног тийм амралт удаан хугацаа. хитрхи удаан хугацааны амралтанд ороод тоосонд орох чинь формоос гарчдаг тий. Формоос гарчих гад байдаг. Тэгэхээр бол бас гэхдээ эдгээр бол яах вэ? Тэр тал дээр нь шинжилгээний үндэстэй ажиллаж байгаа. Эдгээр шиг бол байн цаваараа бэлтгэж хийж л байгаа л та. Тэгээ нөгөө тоглолтын тэм чинь өөр шүү дээ. Тий. Би энэ тоглолт ос дээр бас юу бодоод нөхөр нөө сэтгэл зүйн асуудлууд байдаг шүү дээ тий. Одоо жишээлбэл тэр Milwaukee-д тоглосон тоглолт тэр Торонто уур чадвараас ихээс сэтгэл зүгээр очихж байгаа байхгүй. Эхний тоглолтноор Лаврын угаасаа муу тоглолт тийм тий. Гараа муу гэдэг юм уу. Тий. Энэ дээр бол би тэгж бодох байхгүй. Одоо Cleveland дээр бол гараа муу ямар ч ирэх байхгүй. Гараас нь сайн. Тэгэхээр энэ дээр сэтгэл зүгөө жоохон сайн бэлдэхгүй ч юм уу за нөө урд нь өдүүлж исэн дээр юм зумаа бодох юм бол муу эхэлчих юм бол тэгэл ирэхэд ахаал нэг хоёр ажил төрүүл авчих юм бол Cleveland бас сүүлийн яаж чад авчих. Эхний 2 тоглолт чинь Cleveland талбай дээр. Тэгээ 90-д цуврал 2 тэг гэж эхлэх юм бол тэгэл дуусахгүй болчихсон. Тэгэл дуусчихэр юу директорсын өдний зурлыг сонирхолтой болох хүнээс ямар нэгэн байдлаар эхний 2 тоглолтын талбай дээр хожиг. Ялангуяа эхний тоглолт хожиг магадгүй өндөртэй байдаг шүү хөвчлэн. Нөгөө юу багч нь яад л нөгөө талбай дээр эхлүүлж байгаа багч нь бас хийн гараагүй. Жоо эвгүй байдаг юм шүү. Тэгээд ингэмээр байгаа. Тэр нөгөө одоо түрүү идрээ хэлсэн Kyrie Irving-гээ сайн холбогч байна гэж. Тэгэхээр одоо плей-оффын шат ахих тусам Kyrie Irving, Kevin Love хоёрын тоглолт багтаа үүрэг болсон их байх ёстой. Сая ихний шатны сүүлийн тоглолтын дээр тэр дүүдгэрүүдээр гарсан шүү дээ. Ийм зүйл дахиж давтагдмаар байна. Хэрвээ Cleveland өндөр амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол тэгэхээр Love Irving хоёр бас маш сайн байх хэрэгтэй байх. Ер нь бол Love Irving бол ер нь бол NBA-ийн финалд хэрэгтэй шүү дээ. Cleveland-д бол. Би өөрөө шатад LeBron аваад явчихсан. Тэгээд финал дээр тэр гарахгүй. Би өөртөө бодлоод ирсэн шүү дээ. Энэ одоо ингээд плей-оффын 2 дугаар шат бол яг бидний нэг хүсэж үлдээж ирсэн гарчаасаа таарчаасаа багууд гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гоё сонирхолтой суурлын нэг нь яалтчгүй энэ суурл. Үгүй би нөгөө талыг яриаггүй. Нэг хамгийн сонирхолтой байж. Бид хамгийн гол одоо шинэ Торонтог яг энэ Cleveland-тэй тулахыг одоо энэ плей-офф одоо л үзэж шүү дээ. Бажингагийн үгийг сайн сонсож явах хэрэгтэй шүү. Тийм Бажинга бол манусаас илүү таамагтай юм. Өш тэгээд 7-д тоглолт гарч магадгүй шүү. Таамагч бас нөө мэддгүй илүү таамагтай гэдэг. Мэргэжлээс тийм юу гэдэг шүү дээ. Манай Бажинга бол анализууд бол анализ хийгээл төхөөлөл хайчдаг хүмүүс тэр ингэж нэгж гэлтэй. 7-д тоглолт гарах үедээ мэддгүй хүмүүс л илүү байж байдаг шүү дээ. Та нар ингээд амтын явж байгаа шүү дээ. Одоо ингээд хүн болгоод одоо бүх анализууд ингээд LeBron Cleveland гэдэг. Тэгж яагаад нэг
Унах үедээ. Унахын тэгвэл арай. За Торонтогийн лото тоглох гэх юм бол би энүүнийг шүтэж амьдрий юу. Бажинга гэж. Бажинга болж эрхэмлэе. Тийм цол эрхэм үгүй. Бажинга. За суур Халфаа дурхуул явдлаас нэрлэхэд Орландо Мэжикваг өнгөрсөн сарын өмнө удирдлагын усны дараа менежер хааснаа мэдгдсэн. За тэгээд тэр энэ удаад Cleveland Cavaliers багийн ерөнхий менежер David Griffin санал тавилаа гэдэг бас нэг мэдээ энэ зурсхан орж ирлээ. Тэгээд LeBron менежер байсан юм уу, Griffin менежер байсан юм уу гэл яриа өрнөл удахал байх л та. Гэтэ ямар ч байсан Орландо Мэжик энэ хүнийг менежергээ санал тавьчих юм бэ? Ямар ч байсан болж ий. би Cleveland их гэдгийг одоо сонссон шүү дээ. Гэхдээ нөгөө төвөр нэг юм байгаа л да. Баяр хүнд нэг хийж чадж байгаа нэг зүйл нь юу гэхээр Хүссэн юм авчиж чадаад байгаа. гэн LeBron-ыг happy байлгаад байгаа байхгүй. Тэр чинь бас хэцүү шүү дээ. Юу гэдэг LeBron шиг одоо бүр супер одын одоо хааны хэмжээнд өндөж одоо тэгэж бас бүх зүйлийг нь одоо хангаж өгч чадна лээ. LeBron ч нэг тушаад гаргаад баяр хүн бол гүүгээл очиод аваад ирчих. Леброны дөхүүлд биш. Ер нь ингимээр явдаг дөхүүл. Зарлагын биелүүлдэг сайн менежер ухаа. NBA Talk-ийн 20 дугаар энэ хүрээд төр завсарлаж байна. За өнөөдөр 100-ыг мэдрүүлсэн гайхалтай сайхан өдөр байна. Тэгээд NBA Talk та бүхэнд хүрж байна. Хэсэг хугацаанд завсарлаад эргээд уулзцгаая. Та. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Бигийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Дурал, хуваалц, Пиперо. Албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2. But why are you leaving? I'm a free agent now. Will you be back? Yes, one way or another. Your stash brother Steven will look after you now. You'll be in good hands. Dual bars. She'll be right. Well, I must be going now. It's time for me to test the markets. Yeah! Fare thee well, brothers! We're on you, mate. Farewell, Kevin. Now, I do what I want. I know you and Russ had your issues, but I can assure you, there will be no such chemistry problems here. Well, that's nice to hear. Plus, you'll have the services of the premier point guard in the realm. Wait, so better than Steph Curry? Well, certainly top 3. Well, there's Russell and Chris Paul. Top 3 point guard in the East is what I meant. Okay, well then there's Kyrie Irving. Oh, Kyrie's gotta be number 1. And then Kyle Lowry, he's pretty good these days. And Isaiah Thomas, honestly underrated. Bradley. Do you want him to play here or not? Well, I'm just being honest. So you want honesty? I'd be top 3 easy if my max contract shooting guard wasn't always injured. Oh, so sorry, John. I put my body on the line for this team. Oh, I'm Bradley. I'm made of glass. Oh, I'm John Wall. I'm just Shut up! As I was saying, the chemistry here, definitely top 5 in the East. So, what's that over there? What's that box? Soul box.
I'm sorry, you said soul box? Soul box. Soul box, so like a box for souls. When you sign with the Spurs, your soul and your personality are put into the box. Right, so do I get it back? Indubitably. Ha ha ha. So, what are your thoughts on Tankin? Oh, it's true. If you were to join us, you'd be endlessly ridiculed. Your old teammates will despise you, and the fans in Oklahoma will cook their stew on the flames of your burning jersey. People will call you a traitor, a coward, and some may say you've destroyed the entire balance of the realm. But, on the other hand, if you were to join us, we would be so good. Cleveland! This is for you! But we will win not just one championship, not two, LeBron, sorry, you might want to read this. Can this wait? Not three! It concerns some changes next year. If this is about Delhi going to the Bucks, I think we'll live. Not four, but one is fine. Some people never get championships, and we should be happy with this one. Хоёр дахь дугаар та бүхэнд хүрэлээ. Сая Game of Thrones-ийн шинэ үйлрлийн бас нэг шинэ дугаар хүрсэн. Нэвтрүүлгийг дэмжиж байгаа илэрхийлж байгаа та нэг лайк, нэг шеэр бидэнд харамгүй хайрлаач. Одоо Бажингагийн таамагласнаас өөр нэг бүр илүү сонирхолтой явах цувралын талаар ярилцах гэж байна. Энэ бол Boston Celtics, Washington Wizards өнөө шин техник цагаас эхний тоглолт эхэлнэ гэж. Өндөр эхэлж байгаа шүү. Өнөөдөр юм байна. Тийм лөө. Тийм. Энэ стабил. Энэ хоёр угаасаа энэ үлрэлийн юм бол ерөөд бол ирвал болцсон. Тэгээд өнгөрсөн үлрэлээс эхэлсэн ирвал нөгөө Jay Crowder, John Wall хоёрын хооронд юу гарч байгаа асуудал үүссэн. Тэгээд нөгөө бибиндүү нэлээд үгүй амар олон юм ирсэн. Тэгээд зүгээр Isaiah Thomas хөлтөл үзүүлэхэд өгтөө тийм болохгүй гэж магадгүй бочныхны зүгээс. Өдөрлийн тоглолт нь ч гэсэн адилхан 2-2 хоорондоо. Тэгээд эдгээр чинь нэг хувцаараа өдөөд тэ харагдаад янз бүрийн зүйл болсон да улирал. Тэгээд тоглолтын өмнө одоо Вашингтоны чи хаваар хувцастай ирэнгүүтээ оршуулганд нэрж байгаа маягаар ирсэн шүү дээ. Бостонны оршуулга. Тэр одоо айгүй эвгүй хөдөл болчихж байгаа байхгүй юу? Isaiah Thomas-ын дүүгийн асуудлаас болоод. Тэгээд Isaiah Thomas ч урчөдөр өчигдөр дүүхаа оршуулгын өсөлт очиж ирсэн шүү дээ. Бас удааг болоо. Тоглож шууд ирэх бах тоглолт. Баг бүр орж ирж байгаа. Isaiah Thomas дээр сүүлийн Чикагод байсан тоглолтын дээр тодорхой олж байгаа 4-ийн дундуур явуулчихлаа шүү дээ. Чи яа гэдэг. Тэр маань бол өөрөө хилцэн ч байгаа ер нь би бол энэ ч зүгээр тоглоог гэж би юм ахад би министр санаа шал өөр газар байгаа. Тэгээд манай багийн андууд намайг одоо чирж юм. Манай хүн зүгээр автоматар л тоглож байна одоо. Нөгөө эмоц гэдэг юм бол байхгүй тоглолтод анхаарсан зүйлүүд ерөөсөө байхгүй. Тэгэхээр Washington эсрэг бол тэр зүйлээрээ гайгүй болчихлоо гэж бодож байна. Яг нь оршуулганд нь оролцоод дуусаад нэг хүмүүсийн санааг тавьчихвал одоо гараа зөөлөж хамгийн юм гарчдаг шүү дээ хүн чинь тэ нэг өсөн дөө. За одоо ингээд өөрийнхөө амьдралыг хөөгөөд явах хэрэгтэй одоо ийм зүйл болцсон юм ч дээ яа гэдэг утгаараа. Тэгээ Бостон одоо нэг зүйл одоо энэ Jay Crowder-ийн нэг актер хамгаал. Jay Crowder John Wall дээр хамгаалт харна шүү. Харж л байгаа ихэнх хугацаанд. Тэр одоо John Wall-ийг Jay Crowder зогсоогүй гэдэгс л хэцүү хамгаалж би. Бостонны давуу тал байна л да. Нөгөө хоёр жижиг нь хамгаалах хангалттай хүмүүс байгаад байгаа байхгүй тий. Every Bradley smart ч юм бол smart ч маш. Millsap-ыг хамгаалж байгаа шүү дээ бас тий. Юм жижигхэн боловч одоо төвийн тоглолчид бас бүгдийг хамгаалаад байгаа шүү дээ. Millsap-ийг нэг кармалцсан шүү дээ. Тэгээ ерөөхдөө энэ цувралыг ингээд харж байхад хоёр хамгаалагчийн байрал дээрээс бүх зүйл хамгаалсан. Bradley, Isaiah Thomas, John Wall бас Bradley би. Тэгээд Вашингтоны хоёр хамгаалагч чинь лигийн хоёр хамгийн шилдэг хоёр хамгаалагч байна шүү дээ. Тэгэхээр ёстой дандаа л 7 тоглолт. Game of Thrones-оор бол одоо Game of Thrones-оор бүр их дорндоо ихний 3-т ч багтахгүй. Тий, дорндын 5 тавьчихсан шүү дээ. Тэгсэн чи одоо тэгээд за тэгээд одоо ахаал бас 7 тоглолт дандаа 7 тоглолт үзэж байгаа гиг үл. Тэгээд үлрэлийн эхний нөрийг ингэ чинь яриа бодоагүй. Тэгээ энэ хоёр бол яа харахгүй энэ плей-оффын цувралын хамгийн их
хүлээлтэнд хүрсэн өрсөлдөөнийг гаргах болов гэж таамаглаж яг түр хэлсэн John Wall, Bradley Beal хоёр бол Washington Wizards-ийн гол цөмөнд чухам энэ хоёрыг хэр зогсоох вэ гэдэг дээр Boston Celtics-ийн нөгөө гол энэ цуврал ялах уугүй гэдэг хөзөр нь явах. Мэдээж нэгээр гарсан Boston-ийн талбайд цуврал эхлэнэ. Тэр бас том давуу тал. Тэгэд энэ John Wall би яг Bradley Beal хоёрыг онцлох нь ойлгомжтой л доо мэдээж энэ үеэрлийн одоо хамгаалалтыг хамгаалж байгаа гэсэн. Гэтэл энэ хоёрын нөгөө довтлогоо гэхээс илүүтэйгээ би Isaiah Thomas John Wall яаж хамгаалах биш их харж байна шүү. За Атлантад гэдэг Шрүдрийг бол Wall хамгаалж чадаагүй шүү дээ. Тэр Шрүдэр бол өстө дандаа 20 дон авсан шүү дээ. Тэгэхээр л бас Атланта бол Washington-ыг бол бас эвгүй байдалд орсон шүү дээ. Тэгэхээр хэрэв Boston-тай сайн өрсөлдөг бол Isaiah Thomas-ыг 4-4 дээр John Wall яаж хамгаалах вэ? John Wall бол бөмбөг таслаар сайн ч гэсэн одоо Steph Maggie хамгаалж юм уу да. Жохон залах уу нөгөө бөмбөг таслахад хойноос нь хатгаад байдаг. Хойно үлдчихдэг талтай. Яг урд нь зогсоод хамгаалж чадна гэвэл. Гэхдээ одоо тэгээд асуудал байна. John Wall одоо ингэж довтлогонд ингэж их хажаал авч иж хамгаалтанд бас бүтэн ачаалал аавна гэдэг нь үүсэлэр хэцүү шүү дээ тийм. Тэр тэгэхээр л одоо нөгөө Isaiah Thomas-ын нөгөө 4-4-ийн галзуурлыг хийн зогсоох юм ч одоо багаараа зогсоох аргагүй ч яг Jay Crowder, Avery Bradley ямар өндөртэй гоо шидэж байгаа юм. Horford ч одоо баг энэ багийн холбогч болсон юм чинь. Тийм заримд үе шидэгч нь болсон юм шүү. Шидэгч нь болсон. Тэгээ юунаас Chicago-гийн сүүлийн тоглолтын дээр чинь хамгийн их ассист нөхсөн 9 ассист өгсөн юм байна тоглолтын дээр. Юус Al Horford Chicago бүзэг дуусгаа хийсэн шүү. Тийм шүү. Ер нь бол ерөөсөө. Тэгээ Boston яг хуу Chicago дээр өөрөө талбай дээр авсан ихний хоёр тоглолтоор хожигдсон тий. Тэгсэн. Яг тэр яг тэр тухайн үеийн асуудал байсан. Яг нь би юу гэж бодож байна. Сая бол Chicago-ийн хоёр дээр бол талбайн даван тал гэдэг бид тэр үнэхээр огт мэдэрсэнгүй шүү дээ. Ерөөсөө гарсангүй. А энэ хоёр баг дээр бол талбайн даван тал гарч ирэх байх шүү. Яг л энэ хоёр чинь тэнцээ ойролцоо хоёр баг. Тоглолтын арга барил ойролцоо. Одоо 2 дугаар шатнд ч угаасаа өрсөлдөө илүү ойрхон болоо явчих шүү дээ. Тийм учраас талбайн талууд бол илүү чухал болоо. Чухал болоо. Бас бид нар юуг нэг онцлох хэрэгтэй. Чикагогийн цуврал дээр Рондо гимтээ цуврал шийдэгдсэн юм шиг боловч нөгөө талаараа бас тийм биш. Зөвхөн нэг тал. Нөгөө талын юу гэхээр Brad Stevens тэр хийсэн өөрчлөлт. Amir Jones-ыг мартаад Gerald Green-ийг гараанд гараад дээрээс нь Jerebko одоо Olenek-ийг ингэж илүү минут ашигладаг энэ шийдвэрл бас дахиад нэг small ball ч л дийлсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр юу харагдах вэ гэхээр одоо Washington Wizards-ийн хүчний товтлогч Markieff Morris өөрөө 3 шиддэг мөртлөөс жижигхэн хүн ирээ хамгаалахаар доош хахаад тоглоод байдаг шүү дээ. Тэгэхээр одоо Markieff Morris дээрээс хийх бас их хамгаалалт гарах шалтгааллах. Тийм учраас буцаад энэ Amir Jones-ийн цуврал би бас эргээд хүчтэйгээр орж иж магадгүй гэж бодод. Харин одоо яах юм болоод бас гайхал надад. Сая Gerald Green дээр орж ирдэг гарааны өөрчлөлт бол шал өөр болгосон. Өмнө нь Chicago-д л таарсан яг юу байгаа шүү дээ. Chicago бүүсээ. Юу нь Washington-д бол магадгүй шал өөр. Washington өндөрлөлийн турш байсан гарагаа эхний хоёр тоглолтод л өөрчлөхгүй байна. Тий, өөрчлөхгүй. Washington-д яг өндөө өөрчлөлт шаардлагач. Өөрчлөлт одоо хэнийг нээжлэх юм тий. Тэгэхээр өөрчлөхгүй гэхээр буцаагаад Markieff Morris-д харуулсан хөлбөр нь Amir Jones л болж таарах гэдэг. Би бол Isaiah Thomas гэхээсээ илүү энэ тоглолтын дээр Boston-ийн хувьд бол Al Horford-ийн тоглолт илүү яхаас илүү айгууд нөлөөлөх байх гэж боддог. Яг л тэр хоёр хамгаалагч би юмтэй тоглоно. Одоо ихэн төв дээр сагсан бөмбөгийн IQ хин илүү сайн. Тэр нөгөө одоо Horford ч одоо ассист өгөөд ингээл бүх юм тоглолтод өөрөө 20 дон авчиж байгаа. Самбраас угаасаа баг дабл авч байгаа юм. Дээрээс нь ахаад ассист 9 ассист өгчөөрч тэр чинь тэр тоглолтыг ингээд эргүүлчих. Өөрөө би тэгтээсээ яг ингэж утсан ш дараа юу хаа Al Horford-ыг бид нар Атланта тоглосон хамгийн чухал тоглогч гэж боддог байсан шүү дээ. Тэгтэл Al Horford явсан ч гэсэн Атланта сайн байгаа л тий. Тэгэхээр Paul Millsap бүчрэн байсан юм байна. Тэгээ Horford-ыг одоо Boston-д үзүүлж байгаа нөлөө тийм ч их impactful байж чадахгүй байгаа шүү дээ. Тийм учраас би Horford-ыг энэ цуврал нэг тэгж нөлөөлөхгүй байх гэж зүгээр бодсон. Яг тоглолт үзэж байгаа. Эдгээр саналыг арайгүй хаа. Гэтэ яг Dwight Howard гэдэг нөхөр очиод бас тэжгүй тоглосон бас үнэлэхтэй боллоо. Гэтэ яг хиний Al Horford байхад нь JFT байсан гэдгийг бас бид нар бас давхар бодох хэрэгтэй шүү дээ. Одоо бол тэр одоо энэ урлааны машины дэлгүүрийг чинь нөгөө хингээ залуу чинь шүрүдргээ залууч одоо авцсан энэ машиныг удирж байгаа гэдэг утгаараа дэн шүрүдэр тоглолтыг хамаагүй л хурдтай болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэдэг Al Horford байхгүй боллоо гэсэн мөртлөө Атланта одоо ингэ сайн явж байгаа нь Horford-тойгоо нэг илүүтэйгээр биш шүрүдргээ тоглогчийн тэр нөгөө бага удирж байгаатай илүү ойрхон болов гэж би бол хараад байгаа. Тэгээд Dwight Howard-ийн үлрэлөө сайхан даабал уусаа сайн л байлаа. Сайн гэсэн. Ямарсан Монгол ирээд явсанаас хойш бол тий. Тэрийгээ бол маш сайн. Ном уншчихгүй явуулсан шүү. Тэгээ ихгүй. Сайн шин Chicago гэдэг сүүлийн тоглолтыг Horford үнэхээр аваа явцсан шүү дээ. Тэнгүүд яг оролцоог нэрэд байна л да. Өөрөө 24 он авчиж байгаа. 9 ассист чи өөрөө ахаад бас 20 оноо. 3 шидэлтийн тооцоомд 20 оноо. Тэнгүүд нийт оноо хэдээр дууссан. За 90 оноо гэж бодоход тэрний чинь 60% нь Horford-тэй холбоотой болчих. Тоглолтын бүх оноо авч байгааг сүүлийн 6 дахь тоглолтыг яриад. 6 дахь тоглолтын дээр Chicago гэдэг баг тэнд тоглоог шүү дээ. Тэр зүгээр хөгжлийн лигийн баг гэж тоглосон шүү дээ. Horford дээр сайн судалгаа л хийсэн юм шиг байна. Тэр нь л тий. Их сайн судалсан.
За ямар ч үсэн энэ цувралыг түрүү хийсэн хамгаалагчдынхаа байрлалаас их юм шийдэх тухай. Цуврал дээр зүгээр бас нэг юм байгаа энэ өөр чи. Энэ өөр чи одоо нөгөө бүсийн финал гэдэг юм чи ойрхон. Энэ өөр алаан болго бас нэг шалтгаан тэр байгаа байхгүй тий. Энэ ойрд бүсийн финал гараагүй шүү дээ. Энэ ихний шат биш 2 дугаар шат учраас бүр ураад хөтлөл болно тий. Тий. Тэгэхээр энэ хоёрын тэр өрсөлдөөн гэдэг юм чинь бас тийм өсгөл юм байна байхгүй. Бүсийн финалд гарч ирэх энэ хоёр багууд бол одоо. Нэр Wizards ер нь сүүлийн хэдэн жил. Энэ хоёрын хоёулаа бараг байхгүй шүү тий. Ер нь бол шүү дээ яг ингээд яг NBA-х одоо юу гэдгийг бүх одоо 30 багийг харж байгаа. За энэ хоёр л яг их ойролцоо гоё өрсөлдөнө гэдэг ингээд пад гэрийг цуврал тавья гэвэл энэ хоёр багийг л тавих гэдэг байгаа байхгүй юу. Одоо яг адилхан байрал адилхан, арга барил адилхан, дасгалжуур өрсөлдөн болох гэсэн. Тийм учраас айгүй гоё болох гэдэг байгаа. Энэ хоёрын хэн ялах вэ гэдэг асуулт айгүй гоё хорч асуулт болно. Заваа асуулт гэж. Хэн ялах вэ? Би бол Бостоныг бүр аврагын талаар нэг анханасаа таамаг өгсөн шүү дээ. Тий. Тэгээ би сая Chicago Bulls юу гэдэг хин хоёр дожтвол би бол Бостон бол жигтвэл цаанаа бол за Бостон. За баажгаа сонсч олд юм уу гэлтэй. Би ч одоо ижингээ болчихгоо. Идижингээ. Яг би Бостон үжиж өгөх Америкийн шалтгаанаа хэлчихээд ерөөдөө л талбанд аваад л Бостон хэлсэн. Нэгээр гарсан гэдэг утгаараа дээвэр гарсан гэдэг утгаар талбанд аваад л гэж. Тэгээд одоо тэр нэг эвгүй үеийг бол давчлаа л гэж би бодож байна. Одоо энэ нөгөө сэтгэл зүйн нөгөө докторгүй байдлыг бол давчлаа л гэж харж байна. Одоо тэгэхээр Бостон буцаад нөгөө энэ дээр би нэг яар бэлээр хариулчихгүй. Одоо ингэж хийдэж шин Miracle-ээр гардаг шүү дээ. Манайхын зөвлөлт 10 тоглолт те. 10 гаруун дээр 10 тоглолтоо нэг л хожино. Тэр нэг хожино өнөөдөр байх хэрэгтэй те. Тэгэхээр энэ хоёр баг дээр бас иймэрхүү үг айгу тохирох юм болоо те. Тухайн дээр сүүлийн ситуац яг ингээд тухайн тоглолтыг шийддэг ч юм уу те. Тэгээс бол одоо юу гэдэг чинь би бол яг тэр нь хожино энэ хожино гэлж одоохонд бол хэцүү л байна л та. Тэгэхээр алийг дэмжиж. Ер нь бол би Вашингтоны болов уу гэсэн тийм тал руугаа яваад байна л та энэ бол. За бажи. Бостон. Яг би ингэж бодож байгаа. Кливлендтэй Вашингтон илүү өрсөлдөө үзүүлэх учраас Вашингтоныг хожчихсан гэсэн хүсэлт амгаал нь илүү байгаа. Тэгээд ч бас хожих байх л үү. Вашингтон. За харж. Кливленд гоё цуврал өнөө шөнө эхэлсэн шүү дээ. Өнөө шөнө нэг цагаас. За шөнө цагаас. За өрнөдөд тэгвэл яста бас таарчаасаа гिजсэн гоё цуврал бас гарцсан байгаа. Houston Rockets, San Antonio Spurs плей-офф 2 дугаар шатнд 1995 оноос хойш анх удаага таарлаа. 22 жил энэ хоёр баг плей-офф таараагүй байсан гэхээр сонсоод гайхмаар. Яг тэгвэл 22 жил тогтвол баг плей-офф орж исэн баг ч үү тийм. Тэгээд тэр 22 жилийн өмнөх тэр тулаан 8 юм болж исэн юм байна шүү дээ. Йоо. Тэгээд Houston авраг авсан юм зү. Тийм. За чи тэр үеийг за пепро том тэрийг хүлээж агараа. За би тэрийг цувралыг гоё ярьж өгнө. За Grizzlies хүч дутсан тэр ялангуяа 6 дахь тоглолтод тэгэж илүү явж байгаа. Гэхдээ энийг David Fester гэдэг шинэ хүн гарч ирсэн шүү. Тэг гарч ирсэн шүү. Би шинэ дасгалжуулагч гоё тоглолт. Энэ ч зөвхөн тоглолтоор шүү байхгүй. Тэр тухайн нөхцөл ситуацтай зүгээр ярилцлагаараа тоглолтыг хүртэл өөрчилж чадчих жоохоо. Мэнчестер хожчих юм байсан. Ухаантай бол энийг хараад аль нь ч харчиж ирсэн. 1.18. Тийм ээ би бажинга би мэдчихэ. Гэтэ би яагаад гэдгийг бас хэлье яг тийм. Хамгаалт тийм ойлгож байна. За. Яг будтай талбай хамгаалт одоо чинь Grizzlies шиг баг бол одоо чинь хинээр илүү тоглож байгаа. Marc Gasol, Zibo эдгээр чинь будтай талбай хамгаалт нь яалтчгүй. Наа Houston Rockets гэдэг баг чинь шиддэг баг хөөхгүй. Тэгэхээр энэ бол Spurs үнэндээ асуудал айгүй их асуудал том асуудал болно. Гарч ирсэн хүн болгон 3 шиднэ. Гарч ирсэн хүн болгон хамгийн Капелагаас усан шидэнтэй тийм. Капелагаас бусд бүгдээр шидэн. Тэгэхээр нөгөө чиний яриадаа саяны нэгдэх хамгаалт чинь будтай талбайны хамгаалттай биш гадагшаа гарч иж хамгаалт нь илүү байж иж Houston ч бол ерөөсө хүнтэй вэ нүү хөнгүү вэ нүү Gordon шидэн, Ariza шидэн, Harden гэх хин зогсоох юм. За ингээд яриад би тэр төлөв би бодоод би бол Houston дээр ингээд Ryan Anderson тэр өндөр гэрээтэй тэр PF-ээр одоо тоглуулаад байгаа юм ч бас тийм энэ гол шидэх юу байгаа л. Би яг энэ тоглолтыг энэ айгуу том Spurs ч гэсэн өөрөө айгуу том юу болно. Одоо үнэхээр гарах юм бол Golden State-тэй тоглох хамгийн том. Яг гэвэл Golden State-тэй юу нэтлэх? Гарах юм бол биш гарцсан л та. Байж. Харин яагаад гарцсан юм бэ? 10 байлаа. Би бол Houston дээр тавьсан шүү дээ. Та хоёрт одоо энд албан ёсоор зөмөрөө өгсөн мөрий тавьгээс шүү дээ. Бооцоо тавьсан шүү дээ. Тийм. Бариад гэсэн одоо бариад гэлээ. Бариад. За тэр бидний хоорондоо барих ах одоо ямар ч байсан Houston-ыг бааж явж гэж юм Spurs дээр нь тавьчих да. Яагаад хожих гээд шалтгаан энэ бүгдээрээ ялцээ л та. Яагаад? Эдрээсээ хэлээ хамгаалт 1.18. Тийм. Houston Rockets 18 дугаарнд явж байгаа юм байна. Тэгтэл Houston Rockets товтлогоогоор 2 дугаар өрөөнд явж байгаа гэсэн бас юу гарч шин. Сүүлийн үеийн сагсан мөнгөд юу гэхээр хамгаалтаас гадна товтлогоо ялдаг юм аа гэдэг нь орчин үеийн small ball сагсан мөнгө ч юм бас өөрөө харуулдаг шүү дээ. Тэгэхээр 10 жилийн өмнө Detroit San Antonio тулж исэн үеийг шиг хамгаалал нь илүү ялд юм аа биш. Одоо бас товтлол нь илүү ялж болдго юм аа гэдгийг Golden State-ийн жишээ харуулдаг. 30 жилийн Cleveland ч гэсэн яг үндэ сайн Golden State хамгаалтаараа 2 тавьж байгаа бас тийм. 2 дотороор нэг тийм. Би бас Houston дээр л илүү таамагтал яваад байна л да. Би ягаад Spurs очроо хэлээд өгч. Маш энгийн. За. Кавай.
Одоо бол шүү дээ. Бид нар зөвхөн Kawhi Leonard-ыг тоглогчийг бүр ингээд анханаас нөгөө бүр ингээд баг 2-3 жилдээ маань чинь NBA-ийн финалийн MVP авчлаа яалаа. Маш эрт авсан шүү дээ. Маш эрт одоо од болоод ингээд явцсан хүн. Тийм учраас одоо бид нар дүүтэй энэ нөхөр айхтар юм ихлээр бид нар ингээд ямар амир ингэвтэй. Чи NBA-ийн финалийн MVP хүн арахгүй шүү дээ. Ингэх ёстой гэдэг. Одоо бид нар ч ингээд нөгөө дүүйлгэж гайхаж Westbrook, James Harden төвшөнд ярьж чадахгүй шүү дээ. Leonard-ыг тоглогчийг. Одоо тэрийг бол гэж байгаа. Энэ жилийн плей-офф эхлээд Kawhi Leonard-ыг супер одын хүлээн зөвшөөр тэгээд мань хүн бол Spurs-ыг бол асуудалгүй аврам болгоно гэж байна. Би бүр давуулаа хэлчихв. Чи Spurs-ыг аврам болгоно гэсэн юм тий. Хөөхтэй одоо хүмүүс ингээд яг энэ хоёрын удирдлагын тоглолтыг харахаар 4-1 гэдэг Spurs хамаагүй илүү байгаа юм байна. Энэ бол тийм юу тоглолт. Плей-офф ч өөр шүү дээ бас. Mike D'Antoni энэ цуврал дээр балгана шүү. Харж байгаарай. Mike D'Antoni Phoenix Suns дээр гаргаж ирсэн алдгаа гаргана шүү. Мань хүн бол хамгаалалтыг тэр чигээр нь хайна. Тэр үед нь Spurs шүү дээ. Тэр үед нь San Antonio Spurs бол бидний мэддэг хамгаалтын Spurs бас биш шүү энэ. Хэдийгээр хамгаалтаар нэгд явж байгаа шигсэн товтлогоо ерөөс нэг хүнээр явдаг болчихсон юм уу? One on one болсон шал өөр Spurs шүү. Шал өөр. Одоо нэг бөмбөг дамжуулаад ингээд бүгд гой тоглолтод ордог Spurs энэ биш шүү дээ. Нэг тоглолтны 2 хүн 20-оос дээш оноо авчихад тэгээд энэ бохож явчихсан Spurs бол. Тийм учраас би Houston Rockets-ийг бол асуудалгүй хожиж нэг жилэхгүй. Асуудалтай л хожиж байгаа. Тэгээ нэлээд хэдэн тоглолтын дээр 6. Би бол ингэж бодож байна. Энэ 4 гэж юм тий. Одоо Вашингтон нууцлаараа San Antonio Spurs багийнхэн сүүлийн хэдэн хоног бэлтгэл хийж яхад ерөөсөө сүүлийн 2-3 хоног ерөөсөө яаж pick and roll дээр хамгаалах вэ? Яаж pick and roll дээр Kawhi Harden-ээр үлдээх үү гэдэг дээр л ярилцж байгаа. Магадгүй Kawhi 4-4 ихлээд Harden-ыг авлаа гэж бодё. Тэгтэл заслаа өрөө зүрх нэг хүн зүрхгээд ээж таардаг. Тэнгүү Danny Green үлдэх ч юм уу. Danny Green үлдэх юм бол Harden бол алдаа авах магадлал илүүтэй. Тэгэхээр яаж pick and roll дээр нь буцаад Kawhi-г үлдээх үү гэдэг дээр л хамгийн их төлөж байна. Mike D'Antoni чинь цувралын гол шийдэх зүйлийг би энэ шилжилт гэж боддог. Энэ шилжилтээрээс яг үндэ Harden бол эдрийн цагны хилдгээр одоо цагийн хамгийн шилдэг нь гэвэл магадгүй мөн бах. LeBron-ыг одоо юу гэдэг үзүүлж байгаа тоглолт нэр хүн дээр гүйцэхгүй байж болох ч гэсэн яг үндэ бол LeBron-ыг уу Kawhi-ыг уу гэж одоо ярих цаг нь болцсон байна. Тэгээд Kawhi-гийн эсрэг James Harden довтолж чадах уугүй юу гэдгийг бид нар мэдгүй эргэлзээ. Удирдал бол чадаагүй шүү. Тийм учраас Kawhi дээр яаж зөрүүлэхгүй байх уу гэдэг хамгаалтын хөлбөмбөгийг маш сайн тооцоо. Тийм л ихтэй Mike D'Antoni гэсэн шүү дээ. Энэ дээр Greg Popovich хэрхэн ажиллах вэ? За энэнийх нь эсрэг Mike D'Antoni хэрн юу гэдэг вэ? Mike D'Antoni чинь ингэж хэлсэн шүү дээ. Угаасаа дараагийнхаа баг гарах багтай нөгөө бэлтгэлээ аль хэдийн мөр ихнийхээ цэрүүл тоглож явахдаа бэлдээд эхэлцэн гэж ярьж ирсэн. За энэ нэгтгэс одоо хоёрт мэдээж одоо яг та хоёрыг яг ярьсны чинь наад хүмүүс ч бүгдээрээс бодцсон л байгаа шүү дээ. За үлэлд ингээд Kawhi гэвдээс Harden довтлоо гэж. Тэгэхээр бид нар яаж нөгөө сая хар эсрэгээр эдэр чи одоо жишээ нь pick and roll дээр хамгаалж байгаа нь үлдээгээд Harden яаж судлах вэ? Тэр мэргээ бас адилхан ярилцчихад байгаа л гэдэг. Ер нь Наач одоо яг юм гэсэн үг. Би өчигдөр байгаа ярилцж байгаа. Нэг багийнхан ярилцахгүй ингэж бүгд ярилцж байгаа. Тэрнээс гарцыг нь олон гэдэг нь хүн сайнуд л олж чаддаг байхгүй. Mike D'Antoni яг тийм сайн хүн үү биш үү гэдгийг одоо яг түрүү эдрийг хэлээд байгаа шиг одоо бид нар харах гэдэг шүү дээ. За тийм ээ. Тэгээд дээрэс нь энэ хоёрын түүхийг сандаа Phoenix Suns, San Antonio Spurs хоёрын нөгөө нэг гал гарсан Роберт Оригийн, Стив Нашиг унгаас янз янзтай түүхийг сандаа гоё үз. Гой энэ өнхөө гой. Тэгээд зөвхөн нэг хамгийн гой харагдаж байгаа юм бол энэ хоёр баг бол одоо юу гэдэг сэлгээгээр бол яг харахгүй энэ бит бол дээгүүр явж байгаа юм шүү дээ. Одоо сэлгээрээс авч байгаа наа болтуудын дээрээс нь Spurs одоо нэгсээ Pau-гээс л одоо сэлгээ болгоцсон шүү дээ. Тэгэхээр энэ хоёрдугаар огийн тулааны л манайхан би хүүхдүүд төгөл залуучдыг хараарай гэж үзэн яадаг. Тэр тоглолтыг шийдэж магадгүй шүү. Хинийхэн сэлгээ илүү оноо авсан байгаа ч гэдэг. Миний дээр бол гэхдээ би Houston Rockets тийм миний бодоод байгаа Houston гэдэг байгаа бас нэг шалтгааны нэг нь том шалтгааны бол тэр байхгүй. Сэлгээ бол амар штэ Houston. Амар. Ахта плей-оффын сэлгээгээр бол Lou Williams, Eric Gordon цаашаа, Patty Mills, Manu Ginobili, Pau, David Lee. Оо за үгүй. За энэ баг дахиад авраг болох гэж байна. Өөрөө дараагийн асуудал руу орох. За сэлгээнүүд чинь дандаа будтай талбайн сэлгээнүүд бах юм. Pau-гоос David Lee гэл. Тийм шүү дээ. Будтай талбаар л хождог болсон шүү дээ одоо. Чи плей-офф шүү, өдрөл биш шүү дээ. Плей-офф тандруулдаг юм шүү. Тэр 3-аас тэгэл борооруулаад эхлэвэл яах вэ? Ямар ч байсан хараа энэ цуврал үзэгчдэд юу гэхээр бидний энэ хоорондоо маргаад байгаа шиг ямар ч байсан үзүүчтэй хүлээлттэй гоё цуврал болно. Одоо нөгөө ус гал хоёр толох гэдэг шүү дээ. Ус гал хоёр гэдэг юм. Хоёр. Ус нь аль вэ? Ус нь манай Spurs. Пүүс болторгууд манай удаа очиж байгаа шүү дээ. Манай удаа очлоо тэгээд чи. Би плей-офф эхлэх өмнө би Spurs яваа. Би нэг олон жил эдрэгтэй найзалж байгаа. Аюу олон жил. Эдрэг Spurs-ыг дэмжиж ирснийг одоо энэ өдрөл л гарч шүү.
Би харин гүг би дэмжих биш. Би Spurs-ыг идрэг дэмжиж байгааг би анх удаа орж ин чоог PC Mall реклам тоглож байгаа. Харж байгаа байхгүй. Дэмжих биш ээ. Ерөнхийдөө анх би ижинг атсан. Тэгэл тэрэн дээр л би одоо стик болоод тэрэн дээр нүрэ буруулаад уусаа. Тэгээд Чи бүр энэ цуурлыг ярихгүй бүр дараагийнх нь цуурлыг дараагийнх нь урьдчихлаа шүү дээ. тий, sorry уучлаарай. Миний буруу. Тэгээд өнгөрсөн 7 хоногт юу байсан? Memphis цаатад нэг хүн бүхнийг шоконд оруулсан үйл явдал болсон. Тэрний юу гэхээр ресторан ороод нэг хоол идсэн юм байл та. Тэгээд $800 бодвол ганцаараа идээгүй байлгүй. Point хамт идсэн дэлгүү. Grip Pop-ооч $815 юу төлчөөд тэгээд $5,000 тип биччихэд гаргацсан. $5,000 шүү дээ. 14 сая төгрөг 15 сая төгрөгийн тип бичиж гаргацсан шүү дээ. Тэр зөөгч нь ямар юм байсан бэ? Мэдхгүй. Memphis хотод юм уу те? Memphis хотод. Зөөгч бол бас тэгээд ундаг л хүн байж. Энэ юу билэн. Тэр доотлолт нь $5,000 тип бичсэн. Тэгээ 800-ийн хоолнд сайн юм. Юу $2 сая төгрөөр хоол идчихлээ. $2 сая төгрөөр хоол идэл 15 сая төгрөгийн юу авсан байхгүй шүү дээ. Юу чав. Гаш ганц одоо ургууд нэг ганц 5 хоол аваад тэр 800 болчихсон юм шүү. Гүн зөөгчтэй л байна. Зөөгчт учраас. Манай хүн бол эрэгтэй юу эмэгтэй юу гэж ихлэн шүү дээ, зөөгчөөс. Тэг ямар ч байсан ресторанных нэзнээс асуусан. Энэ үнэхээр 5,000 өгсөн юм уу гэсэн чинь тийм ээ өгцөн гэсэн. Гэтэ яг тэд нэр ийм гарцсан юм шүү. Яг Popovich мөнгө гэдэгт бас итгэхгүйсэн юм шүү тэр эзэн. Үгүй энэ мөн рестораны эзэн баталгааж болсон баг. Чи бүр Bleacher Report-оор тавигдсан. Албаасны мэдээ байсан шүү. Тэгвэл 5,000 яах вэ? Манай хүмүүсээ олж байгаа мөнгнээсээ хажууд яах вэ? Техник алдаа 5 шүү дээ. Манусийн байхгүй шүү дээ одоо. Манусийн орлоготой 12 шүү дээ. Хаамаа. Техник алдаа. тийм дээ. Маний амар томор одоо болохоос эдрийн үед бол Тийм ээ тийм. 5,000 асуудал. Эдит мөнгө шүү дээ. За тэгвэл нэг хүн 2 дахь удаага өнгөрсөн 5 жилийн хугацаанд 2 дахь удаага сайн дураар ажилласаа бууж байгаа мэдээлэл цацагдлаа. Тэрний үхээр Indiana Pacers багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Larry Bird албан тушаалаа өглөө. Энэ юу болов? Энийг юу гэж харваа? Оо, манай хүн бол буруу зүрхөөс өмнө ажиллаа өгчлөө л гэж би харж байна. Яг гоё. Одоо нөгөө идэг манус мэдэн шүү дээ. Энэ хүн бол одоо ингэ болсон. Ягаад тэгэхээр Хэдэн жилийн дараа гэлээ? шинжил хийж чадахгүй. 7 оноос шинэ юм гарч чадахгүй болчихлоо юм да. Би бол сайн өөрөө ухраад өгч. 12 онд гинт бас өгчсэн юм байна. Тэгээд тухайд эрүүл мэндийн шалтгаан гэжсэн боловч буцаад 13 онд нөр идэрсэн. Тухайд яг эрүүл мэнд байсан. Байсан уу? Яг бид нэр сайн. Гэхдээ Larry Bird-ийг үнэхээр энэ Indiana Pacers чинь одоо нөгөө бидний нөгөө мэдих нөгөө Detroit Pistons энэ хоёрын нөгөө том зодон болдог дээр хүртэл Larry Bird байсан шүү дээ. Байсан юм шүү дээ. Тэрний дараа авсан. Тэгэхээр тэрний дараа юу? Тэр үед байгаа хэдэн жилийн дараа авсан. Тэр чинь саяд 10 хэдэн жилийн дараа гэж хэлсэн. Тэгэхээр чи 2000 Тэр үед байгааг. баагүй. Чи 11 онтоор андуурч байж. бити ингэ санах хойш. Үгүй. Чи 6 5 Энэ чинь дагаа бидний үсийг бөөдөл орсон. Яа юу би заримдаа ярьж ирж байгаад тэг гэл. Санал би ингэж болохгүй, хүү гэж болохгүй тэг. Өөрөө яриад дуусчих байх тэр. Таван төгс хүү алж байгаа. Тийм ээ гэх. Тэгсэн үстэй заяа гэдэг юм. Тэгэхээр үгүй гэх хэцүү те. Юу л ингэж чи дээ бас. Энэ үнтэй байхад амьдрал ийм л гоё янз жаргалтай байд юм шүү дээ. За сүүлд завсарлаад байна. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Биеийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Дурал, хуваалц, Pipero. Албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2. За ингээд Баясагийнхаа болдог MV постыг би энэ удаа ямар зөвтөлж өргөхөр болж байна. Тэгээ Баясаа маань ямар хүн бэлдсэнийг одоо. За сонирхоо MV пост бүгд хүлээж үзцгээ үзэгчтэй.
За хэдэн MV пост явуулсан юм л да. Сүүл 2 дугаар их гоё болсон тийм. Тий. Нэлийг авах гэж шүү дээ. Нэг юуны нэг сондод онгоны бодлого гэдэг юу гэдэг үстэй. Хөтлөө нэдэг те. Жохон бахад нэг тэрэн шиг л. За 5-ыг явуулсан юм байна. 5 дугаар байранд. Стефи хүү. Curry зөвхөн 3-аас дээш зэм зэгшид чаддаг. Тэ нөхөр ч. Чиний хоёр нөхөр баг. Доотх нь юу? Curry-гийн багийн зураг байна уу? Энэ яг юу л да хүүхдэлтэй тэгээд чихэн Curry биш шүү гэж хашигнаад байсан л да NBA-ийнхаа. Адилхан л тийм. Тийм Curry тийм л хүүхд зэрэгтэй л да манай Steph ч одоо. За Pepsi Mongolia шинэ уралдаан Flip the Pepsi Bottle Challenge гэх сараас эхлэн та бүхэн идэвхтэй оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй оруулах гэсэн. За доод нь Chaos LeBron 90-ийг амарч байхад хийгээд байсан зүйл байна шүү дээ. Юу гэсэн юу яаж яа NBA руу явчих вэ? Тэг бодлоо дэлхийд даяар челленж явж байхдаа аль дээр дуусчод байхад юу Chaos LeBron бэ? Бүтэн үн андуурч явж байгаа. Хүш би явж. Жоо Джонсон дахиад Johnny Johnson. Жону Johnson ямар юм бэ? Идээр гайхалтай. Joe Johnson гэлсэн үү тэр? Юта цуврал. Би уцаар сүүлд би гэртээ байх манайх нөгөө нүүгээд тэгээд би keyboard-оор бичдэг юм чинь уцаараа постэр болж маар алуулж байгаа. Дандаа алаад. Joe Johnson дахиад л дөрөвдүгээр гайхалтай байж гэж. Ой тийм юм аа. 3-дугаар junior тэр мэр гэдэг юм болсон шүү. Зүрхний андууд чинь чамаг байхгүй хооронд гой гой цамц өнсөө тий яриад. Баясгийн цамц гарцсан байна. Одоо араас нь явах гэж байгаа. Тий яваад. Явж байгаа юу? Эсрэг яахгүй юм биш. Дөрөвдүгээр юу хэцүү гайхалтай. Йоо. Хагацаа чи юм байна. За, хамгийн шилдэг. За, San Antonio Spurs цуглын ихэнх тоглолтод өрсөлдөж төвгөх болгож авлаа. За, тоон дэрвэн те. Grizzlies довтлон дээрч хүч хилт мэдрэгдэх шиг дутуу нээлт мэдрэгдэж бас Kawhi зогсоод тоглож тэдэнд даалгаа. Тон нээлтэн байсан гэж бодлоо гэж. Тоглолтын үеэр тон нээлтэн. Тони Паркер юм бистэ. Тони байхгүй л гараад ирсэн юм байна. Тони ад плей-офф тавсан хоногоор нэр болдог үстэй. Би бол ингэдэм байна нөгөө их хурдан бичих гээд. Их хурдан бичдэг л ер нь. Маш хурдан бичдэг. Тэрдээ ингээд заримдаа нөгөө алдаагаа ингээ харахгүй ингээ хурдан бичээд дуусчих тохиол зөндөө ер нь тиймэрхүү их харагдав. Тийм зөндөө гардаг л та тийм. Нөгөө хурдан биш үзэх юм уу? Заримдаа нөгөө нэг авто коррекшн хийждэг шүү дээ. Хүн рүү утгагүй мессеж явуулсан байдаг шүү дээ. Гэхдээ саяны коррекшн хийлээ гэхэд ингэж хийхгүй л байна. Чи браал нэг аваа. Коррекшн хийлгээд Паркерыг аална гэж одоо оруулах нь сайн шийдэж. Би жишээлбэл Joe гэдэг бол авто коррекшн байхгүй. John уучч. John уу юу? John гэж одоо манай бас нэг найз юм. Тэр дөрөвдүгээр гайхалтай хийж өгсөн юм би. Үйд гэдэг юм болчихгүй. Дотроо бодоо бас чам шиг яараад. Яс оруулахгүй болохгүй. Өгүүлбэрээ бүтээр нь хараад ингээд бүтэн бичнэ гэж бас гайхамшиг шүү. Тэгээс ховорч хандсан шүү. Одоо нийт бичдэг хүний хажуудаа морис иймэрхүү юм. Би бол угаасаа дандаа алдаа, битүү халтаа. Чи ер нь кириллээр ярихтаа залтаас тэгэл кириллээр бичдэг юм зү. Ер нь кириллээр үгүй. Твиттер дээр нэрээ дандаа англи. Бааж бол BAJ нөгөө EMJ те. Тэгээ бааж. За мөнөө шин бол гал гарсан эхний шатанд гарсан ганц 7 дахь тоглолтын талаар бид ярилцах гэж байна. Энэ бол Utah Jazz Los Angeles Clippers багуудын тоглолт. Энэ тоглолтыг ярилцсан өмнөх тоглолтууд юу болваа гэж эргээд нэг харцгаая. Яг үнэ жоох уйдахтаа зурлаа. Миний хувьд. Миний таалцчих. Жинхэнэ гал гардаг учраас 7 дахь тоглолтод хүрсэн байна. Үгүй тэр утгаараа биш зургаад баг нь хоёр баг нь. Яг тэгэхээр Griffin гимтээд нөгөө талаас эхний тоглолтод нь Gobert гимтсэн байсан чинь яг одоо энэ харуулж байгаа одоо энэ 5 тоглолтыг харуулж байгаа юм. Griffin гимтчээр нэрээ Clippers жоохон сонирхол нуур 6 чинь 6 дахь тоглолт. Тэгээ 6 дахь тоглолтын дээр одоо хожигд ирэхгүй тоглолт. Gobert нь бас хөлөө бас юу гიშгээд одоо энэ 7 тоглолт яах юм бол нэр мэдээлэл ирсэн үү? Дуудахгүй гарна юу тоглолт харна дөө. Хуурчааг бол тоглоно дөө. Хийж байсан. Тийм л байна. Гэтэ ерөнхийдөө яг сая ялтай хэлдэг сая ялтай хэлчихлээ. Griffin байхгүй болчихгод нөгөө Clippers-ийг яах юм бэ? Зайлд нь Paul өстой тий. Үнэхээр ганцаараа бүгдийг нийжилсэн шүү дээ. Энэ нөгөө бэлтгэл нь л та одоо яг
Айгуу сонио тийм. Айгуу сонирхож байгаа. Юу. Яа энэ бас хүний үл дээр галдаг шиг шүү. Айгуу. Яа. Энэ мэдрэмжийг одоо сагсгалт хүүхд бүгд л мэднэ дээ. Өрхөр юу. Энэ айгуу мох шүү. Тэгээ сүүлдээ ингээд хэд жишээлэрхэр мэднэ. За одоо яагаад ингэсэн байна да. Тэгээ орой очоод хавдан даа гэлээ. Бүс байгаа байлуу гэж тэгж бодсон. Тэгээд суугаад тод мэдээж Крис Пол өстой. Үнэхээр. Сэр байгаа тэгэл. Энэ Пол бол үнэхээр аим юм лээ. Даавар гавж үзээгүй хамгийн агуу тоглож болж магадгүй шүү энэ үуч. За хөрхийн багийн эзэн болсон. Чи клипсийн миний хараалыг уншаагүй юу? Үзсэн. Би 3 нийтлэл үзсэн. Сурлуулаад одоо нөгөө хэрийхийг орчуулаад бичсэн шүү дээ. Үнэхээр яалтчихгүй юм лээ тийм. Корзамбагийн одоо тэр энэ дээр баримтад өгсөн шүү. Алдартай юу. За энэний дараа 3-аас хэвар тийм тоглоом самбар аваад. Би зүгээр яагаад сонирхолгүй гэж байгаа гэдгийг одоо яг тайлбарлаж чадахгүй ял та. Тэг Гриффин байхгүй. Аль нь ч гарсангүй. Аль нь ч гарсан. Яг үнэхээр Golden State нөгөө өсөлтөгч болж чадахгүй. Би бол Ютаг бас нэг гайг үзсэн шүү. Ютаг ч үлрэл тусаа хийсэн шүү дээ. Өнгөрсөн 2 үлрэл хамгийн сайн үзэж байгаа өгөөд энийг бол Ютаж яасан шүү Golden State. За өнөөдөр додоод тоглолтод урьдчилж юм уу? Одоо энийг бол бас царай нь сонирн болж байна да. Ер нь аль нь хожимж чинь идрээ. За тэгээ 20 хэдэн секундээр энд дор одоо юу алдаж байна аа? Диандрэ. Жо Джонсон ч одоо шидэд алддаг тийм. Джону Джонсон уу? Джону Джонсон ч тийм. Жону. Яа. Хийдгээ шидэлтэй өгөө зөөргөн өмд бол. Тэгээд энэ Диандрегийн юунаас гарцсан тийм. Тийм. Яг н оруулахгүй учраас гайг үлдээ Диандре тийм. 3 дахь нэг манаас гарч байгаа. Тэгээд ямар ч зүйл тоглолт гаргаж байгаа л баярлаа гэж хэлдэг энэ хоёр. Тийм. Өнөө шөн 3:30-аас нэгдүгээр юуны хамгийн ганц тоглолт тийм. Ялц дээр тайлбарлан тэгээд гой тоглолт болоос 3:30 гэдэг бас чанга цаг шүү дээ монголчуудын хувьд. Хоёр одоо намайг ойлгож байгаа шүү. Аврагууд тэгээд дандаа 3 хийдэг гэлээ. Гэтэ нэг унтахгүй үзэх тоглолт шүү энэ яг. Ер нь нэгээс л 3-аас үзэж авчих юм шүү дээ. Тийм. Дистанс үзэж авчих юм шүү дээ. Гэтэ нэгэн тоглолт спесифик байхгүй. Тийм. Та хоёр одоо зүгээр юуг асууя л да би та гурыг яг аль нь хожим гэж бодож байна. Додоод тоглолт. Би бол Ютаг гэж анхаасаа хэлсэн. Та гэж харж шүү дээ. Клипсийн талбайд Клипсийн талбай дээр шүү дээ. Яг 2 очсон шүү дээ энэ бас. 2 очсон. Одоо хоцсон дээр ихгүй. Хоцсон дээр харин тий. Тэгэхгүй бид нар Clippers Warriors-ийн удирдлагын тоглолтууд ямар байдалтай явагдсан бүгдээрээ санацсан. Гриффинтэй тий. 20-30 он зүгтээ тий. Тийм л тоглолт болно шүү дээ. Нөгөө талд Майк Браун байгаагүй нь хамаагүй л тий. Зүгээр л тийм тоглолт болоо явж байгаа. Тэгэхээр Юта сагсан бөмбөг хамаагүй л чанартай учраас Юта гарцсан дээр. Яа, би Гоберын гэмтлийг л бас хараад. Гобер гайгүй би нэг мэдээлэл гайгүй тоглоно. Тоглох уу тий. Гайгүй тоглоно. Ус долоод тоглолт юм чинь бодролон цааш үргэлжилж байгаа. Тэгээд дээрс нь Гриффингүү Клипсийг би бол хэрвээ тоглож байсан бол амархан өгөөж л гэж харна. Тийм учраас. Гэхдээ Крис Пол бол мэдээж өнөөдөр нүтгэрээр тоглоно бууж өгөхгүй л тий. Зүгээр 6 тоглолтын Крис Пол тэгж хэлсэн байлаа шүү дээ. Нөө Пол Пирс чиний карьерийг энд дуусгахгүй гэж тий. Таны. За таны. Тэгэхээр юу вэ гэхээр магадгүй өнөөдөр Лос Анжелес дуусчих гэж байгаа юм л үү. Ерөөсөн Крис Пол тэр амлалт хэлсэн үгэндээ хүрээд цуурлыг буцаагаад Лос Анжелест авчиж чадсан л өөрөө гайхалтай гэдэг. Тэрнээс л угаасаа цаашаа бол бид нар харахгүй. Тэр хэрэв Клипс очтвол ерөнхийдөө бол Пол Пирсийн сүлийн тоглолт байх бол баг 7 тоглолт гарах гэж магадгүй Пирс. Юмыг харж лээ. Тэгээ Пирсийг бол сая өмнөх хэдэн тоглолтоос гаргаад 2 нөхөр 3-аас 2 2-ыг сууж байсан. Винс Картер гэснээс маань өмчээрм үржүүлэх гэдэг шүү. Дахиад нэг 2 жил 20 дахь үлрэлээ тоглох гэдэг шүү. Тоглоход болохгүй яа болохгүй гэж нэрээ. Гоё лээ. Өөртөө айгүй ихтэй байл. Сая тэр 6 дахь тоглолт эхлүүлж байгаа байдал байна. Гиснээс за ерөнхийдөө плей-оффын уур амьсгалын хүрээд одоо өндөрлж байна. Тэгээд өнөө шөнийн тоглолт шийдэгдээд дараагийн нэвтрүүлэг гэхэд бид нар 2 дугаар шатны эхний тоглолтуудад дүн анализ хийгээд эхлэх байх. Тэр учраас эргэн тойрны мэдээлэл рүүгээр өнгөрсөн 7 хоногт NBA-гийн зүгээс нэг мэдээлэл гаргалаа. Энэ юу гэхээр 6 дугаар сарын 27-нд Нью-Йорк хотноо болох шагнал гардуулах ёслолын үеэр уламжлал болсон 6 шагналыг сэтгүүлчдийн одоо юугаар тодруулна. Тэрнээс гадна 6 шагналыг фэнүүдийн саналаар тодруулж авах юм. 12 шагнал болж байна. Тэр уусаа нэмэгдэн гэдгийг мэдэгдсэн байсан. Тэгээд одоо албан ёсоор зарчлаа л да. Юу вэ? Харин юу юм бэ? Шилдэг тоглолт зарлцсан. За. Шилдэг тоглолт байсан тий. За. Шилдэг хамгаалалт үү? Блок. За тэгээд шилдэг ассист байгаа. Шилдэг ассист дээрээс нөгөө шилдэг тоглолт 70 тоглолт байсан. Аа юу? Перформанс. Тэдний өдрөөсөө бүр албаасаар болгож байгаа юм биш. Албаасаар болгож байгаа. Энд чи өмнө албаас ерөөсөө байгаагүй шүү дээ. Байгаагүй. Өө, сагсан өмгийн Оскартай болох юм биш үү? Тий, харин бид чинь том юм юу шилжиж байгаа байхгүй юу? Ямар гоё юм бэ? Performance of the дээр яг саяны тэр 70 оноо гэж өсөлж байгаа юм уу? 70 оноо авах уу? Джеймс Харден ч нөө 50 трипл дабл байгаа. 50 Тий. Хамгийн гол нь тэгээд удирдлагын турш трипл дабл унжсан. Аагүй чи нэг л тоглолтыг онцолж байгаа. Нэг тоглолт байсан. Удирдлага бол MVP л онцлоо л доо мэдээж. Өстой сонирхолтой юм биш үү?
Тийм ээ. Гой. Хин клей чи яа да? 29 60 авсан шүү дээ нэрээ. Эхний ахс юу л энэ чинь 3 дугаар цулсан шүү дээ. 4 үедээ бүр гараачгүй шүү дээ. Тэг гараагүй. Тэгээ нөгөө Кобиг оног эвдэхүүгүй тухайн үед нэлээд ярьжсэн юм шүү дээ. Тэгсэн байна. Бурхны авралаар суусан шүү дээ. За энэ өдрийг л үлээсэн ядаа үлээе дээ. Гоё. энэ дээр чи нөө Dreamed Green-ийг оруулаад. Энэ үед бол аврагууд тодорцсон байх юм биш үү? Тэр хамгийн гол энэ 6 сарын 26 гэж манай цагаар 27 оны өглөө үүрээр эхлэх байх. Өглөө 9 цагт авах уу баг. Оройн цагаар л гарч байгаа. Эхлэх байх. Гэхдээ энэ хүртэл мэдээлэл задлахгүй чадахгүй юу гэдэг л байна. Тэр юун дээр сая нэг бас нэг сайтаар харсан чинь Harden юу Westbrook хоёр саналаар инглээд иглээ Westbrook илүү гарлаа марлаа бас нэг юм яваал лээ. Би тэгээд тэр онцолж харагвал ягаад гэвэл нэг тийм албатай сайт. Тэр бодлоо байлаа. Яг энэ алдахгүй хуу тэр. Алдахгүй барьж байгаа зах юм бол гоё шүү дээ. Тэгвэл гоё спейс болж тэгэхгүй. Оскар одоо алддаггүй шүү дээ. Энэ Грэмми дээр чинь энэ алдахгүй хуу тэр. Яг хүмүүс л сакс болохоор заахан таамаа твшүүлж тэнгүүл бодонготой би хилээ өстэй мистэй гэдэг юм гараад баахан гарч ирэх гэж байгаа л үү. Бараг тэрийгэ бодож байгаа ч тийм. Тэр яг янз янз юм гаргацсан байлаа. Тэгээд хандлт авах гэсэн л оролдлого баг л та. Тийм л баг. За тэгээд бас нэг мэдээ байгаа нь Lonzo Ball гэдэг нөгөө нэг од болох гэдэг. Хөрх ахтугаар ааваасаа болоод тэгээд одоо юу ч хөөцөн лөө. Аав нь тэрбум долларын гэрээ хийнэ гэж яваадсан шүү дээ. Тэгвэр томорсон. Хамгийн гол нь энэ Big Baller брэндийн өнгөрсөн сард дээр байгаа нэр өөрийнх нь брэнд байхгүй юу? Энтэйгээ нөгөө нэг юу их гэдэг байхгүй юу? Түншлэл хийнэ гэдэг зүйл шаарддаг байгаа. Чи бодолтой Under Armour Nike Adidas нь эдний брэндийн хэлээд одоо Jordan гэдэг брэнд чи болох гэдэг шүү дээ нэг өсөндөө. Тэгээд тийм даварцсан гэдэг хүн NBA-д нэг ч мөр тоглоогүй шүү. Тэгээ одоо энэ гурван айхтар том брэнд чи гурлаа Lonzo Ball-тай гэрээ ихгүй гэрээг сонирхгүй гэсэн. Тэгээд одоо энэ аавнаасаа болж Lonzo Ball ийм асуудал болж байна. Дээрэс нь Lonzo Ball ямар нэгэн багийн бэлтгэл дээр очихгүй хүчлээ драфт юм. Тийм л. Шууд одоо өөрийнхөө нэрийг өгөөл одоо эдгээр харах. Манай хүн 10 хүн үл яа. Ямар тийм өөртөө итгэлтэй. Энэ айгүй буруу менежмент л яваад миний хувьд бол айгүй хэтрүүлж идэв. Тэг өөртөө итгэлтэй байгааг шинж. Нөгөө төгрийг нь бол алдаа байхгүй. Ийм юмд чинь багийн өдрүүд айгүй дургуй шүү дээ. Ийм эрхэлсэн тоглож айгүй дургуй шүү дээ. Одоо чи авцсан дараа яах ч юм те. Аваг байхад ингэж авчих юм чи. Аваг чи би тэгвэл танаа тоглохгүй үйл яах вэ? Намаг одоо юу гэдэг Lakers руу солиггүй яах вэ? Lakers руу солиггүй. Тэгэл утгагүй л. Lakers авахгүй үйл яах вэ? Тэгээ бүр ачи юм болно шүү дээ. Тэгээ Angelo Russell байхад энийг авахгүй шүү дээ. Одоо хогчил гэж хэлээд яг үндэ бол. Яг үндэ. Бажисаа тоглолтын үтсэн гээд шүү дээ. Миний сая тоглолтын дээр сая бол гэхдээ яг тоглолтын үтсэн шүү дээ бид нар. Тоглолт гоё л. Тоглолт нь гоё. Гоё. Үнэхээр тоглолтын хувьд бол тийм юу нэ сая айгу IQ айгу үнэтэй юм лээ. Jason Kidd маягийн тоглогч тийм тоглогч. NBA тийм байж чадахгүй юм тийм мэдэхгүй шүү. Одоо тэгээд энэ багтаа очиж бэлтгэл хийхгүй гэдэг чинь өөр айгу том. Тэр чинь багт NBA-гийн багт очиж бэлтгэл хийж хүн чинь хүн хизээ сайжирдээ. Summer зүгээр энд яг үнэ хэлэхэд Summer League тоглож зүгээр бэлтгэл хийх өөрийгөө харуулах боломж олохгүй л гэсэн үг байхгүй юу? Ер нь тэрнээс очиж бэлтгэл сонгосныхоор очиж бэлтгэл хийн л дээ. За нэвтрүүлгээ дуусгая. Төгсгөлд нь юу гэхээр одоо эдрийг бид нэр барьдаг амттан ирэх гэж байгаа. За ямарсан Pepper-д өглөөрөө цагаан барьцгааж. Тэгээд би нэр Pepper-д нэг аюу сонирхолтой мэдээлэл сонссон. Солонгосууд ягаад энэ брэндийг гаргасан бэ гэсэн чинь энэ чинь шашуурах штэ. Нарийнхаа сайхан тий. Гуайлаг. Манай шиг л шүү дээ. Манай шиг. Тэгээд тухайн үед энэ ч хэдэн онд гарсан юм дээ. Ялта. Нилээн дээр үеих шүү. Тэгээд тэр үед болохоор солонгосчууд их тийм таргалж эхэлсэн гинэ. Илүүдэлжинтэй болж эхлэв. Тэгээд энэ брэндийг гаргаад тэгээд одоо энэ шагшуургных нь энэ нарийнхан хэлбэр. Одоо шагшуурга гэдэг бид нар яг үндэ мэддэг байлаа шүү. Тэгээд энэ солонгосууд анхны гарч ирсэн юм. Шагшуурга гэдэг нь энэ шиг энийг идэж энэ шиг сайхан гуайлаг яваал гэсэн уриалга. Тэгээд солонгосууд тэрнээс ч одоо болтол их тийм жиндээ анхаардаг болсон гинэ. Тэр бас тийм их том улсын том зүйлийг эрүүл мэндийг өөрчилсөн юм зүйл юм байл шүү. Сонирхолтой мэдээлэл. Мундаг маркетинг шүү. Айгуу том маркетинг юм байна. За Pepper топтой нэг үг л ер нь за NBA-гийн финал орохгүйгээр NBA-гийн плей-оффын түүхэнд болж байсан шилдэг 10 цуврал. Ямар цувралууд одоо биднийг донслогж яваа гэдгийг одоо бид харна. Юу ч биш NBA-гийн плей-оффын түүхэнд шилдэг 10 цуврал 10 дугаар байранд. Юу орохыг бид харцгаа. Энэ бол 95 оны плей-офф East-ийн 2 дугаар шат. Indiana Pacers, New York Knicks. Энэ бол Reggie Miller-ийн алтарт нөгөө 8 он. 8 10 шүү. Тэр мөн тэр. Энэ хөтөл цувралын дүгнж ихээр тоглож байна. Энэ хамгийн гол нь цуврал нь бол өөрөө бол маш сонирхолтой явал ирсэн. Тэгэхээр зөв энэ шилтээр мэддэг тийм. Энэ шилтээр л хүмүүс мэдээд байдаг. Одоо энэ цувралын баг ихний 4 тоглолт нь баг 2 оноотой шилжчихсэн байна. Дандаа сүүлд нь ажлын шилжилт гарах магадaltaй байсан. Хин нэг нь одоо юу хожиж баатар болж байсан. Ийм л айхтар цуврал болж байсан юм байна тийм. Тэгээд энэ цувралын төгсгөлд одоо Ивинг Патрик
маш амархан шийдэлтэй 7 дахь тоглолт нэр алддаг. Самбар дороос. Тэгээ энийг онж иржсэн. Биш Нью-Йорк онж иржсэн да. 9-р за энийг мэдж байгаа үстэй. 1-р шатнд Bulls Celtics хоёрт харж байна да. За энэ ч амар зурлаа. Kevin Garnett бэртлийн болмоос тоглоогүй энэ зурвал. Тэгээд Rose хинбэ гэдэг. Энэ зурлаар одоо жинхэнэ Rose-ийн фэн төрсөн. Adidas брэнд Rose жинхэнэ маркетинг ээж хийсэн үе. Машин байлаа да. За тэгээд Ben Gordon санаж байгаа биз? Ben Gordon амар өсөж амар 40 он авдаг байлаа маар юм чинь. Энэ дэнд чинь. Real нь гэтэл хариуд нь 51 он авч байсан. Аюултай 7 тоглолт гарсан. Хичнээн өөртөө баг 6 өөртөө гарсан. Цуглаа нийлээд тест тайрах. Үнэхээр аим. Тав толгоноо өөртөө гарсан баг тий. За 8-р оронд 93 он руу эргээд очицгоё. Michael Jordan, New York Knicks. 7 тоглолт шүү дээ. Энэ 7 тоглолт ба. Энэ 93 оны цуврал дээр бити юм асууж ирсэн шүү дээ. Бажиг. За би асуу буруучдаг. Яг тэр тоог нь заримдаа санахгүй мэдэхгүй юм байна шүү дээ. Энэ цуврал юугаар алдартай гэхээр ерөөсө тэр чигээрээ зодон. Зодон гэдэг нь болохоор одоо ширгөөцөлтөө, мөргөлдөө, хэрүүл. Үг хаялт, үгээр хөдөлт. Энд тэмдэг. Одоо энэ чи Starks MJ2. Дахиад. Энд Starks хөөгддөг шүү дээ энэ тоглолтоос. Яг тэгээ Легриг аваад хөөгдөл. Тэгээ Starks нэг алдартай тоглолт ч юм бас яг энэ юу болж ирсэн. Амар тогтож ирсэн цуврал нь. 7-р оронд 95 оны Phoenix Suns, Houston Rockets. За энэ бол шүү дээ тийм ээ. MJ байхгүй юу 95. Charles Barkley-гийн бараг авраг авах хичээл байсан байхгүй юм бол. Phoenix Suns team амар байсан. Houston Rockets ч нэг энэ үлрэлт айгүй муу байсан. Бараг 6-аар билег авт гарч ирлээ. Яагаад 2-р шатнд нэг. Тэгээд сүүл нь одоо энэ үхлийн үсэл гэж байгаа. Kiss of Death, Mario Ellie-гийн шийдэлт. Энэ үсэж байгаа үхлийн үсэл гэж энийг нэрлэдэг. Энэ цуврал орсон байна. Цувралын хувьд бол өөрөө бол маш сонирхолтой алаан болсон доо. Тэгээд Houston мэдээж авраг авсан. 6-р оронд за бидний бүгднийг мэдэх цуврал да. Тэгээд энийг одоо яриултгүй бүгдээ мэдж байгаа л үү дээ. Portland Lakers 2000 оны бүсийн финал 7 минут заа юу 4-р үед Portland 7 минут оноо аваагүй болдоо. Тэгээ 20 оноос эргэж ирж ирээд Lakers хожсон юм даа болтоо. Юу гэсэн үг вэ? 7 минут оноо авахгүй юм гэдэг чинь. Сэтгэл зүй байхгүй болсон гоо. Scottie Pippen үе, Brian Grant, Rashid Wallace, Steve Smith, Bonzi Wells, Jermaine O'Neal, Sabonis гэх. Агуу Portland-чтэй. Тэгээд мэдээж энэ алиуп бүр түүхэнд үлдсэн алиуптай. Аимшигтай. Энэ зурвал орсон байна. За 5-р оронд. Дахиад 95 он руу очие. Энэ бол Admiral Hakeem Olajuwon гэдэг зурвал энэ хоёрын хоорондох. За яг энэ 95 онд Admiral-д MVP өгсөн. NBA-гээс нөгөө юу асуугаад сэтгүүлс юм аваад Hakeem Olajuwon боож өгчихсэн. За тэгээ Hakeem Olajuwon энэ финал дээр Admiral-ыг одоо идэж уун гэдэг жиггүй утгаар нь үзүүлсэн. Цувралын хувьд бол маш сонирхолтой болсон мэдээж. Түрүүн бидний ядсан 95 оноос хойш одоо үзэх гэдэг гэсэн үг тийм. Энэ багхгүй. Энэ бол үнэхээр Hakeem Olajuwon-ийн хувьд бол гайхалтай. David Robinson бид нь яаж хамгаалах мэдэхгүй байна гэдэг. Тэрвээ Admiral энэ цуврал илүү ороод явцсан бол өдөд бид нар Admiral-ыг ярьж байгаа боломжтой байсан байгаа байхгүй. Hakeem Olajuwon биш тийм. David Robinson гэж байна. За 4-р нь 98 оны бүсийн финал 7 тоглолт гарсан. Reggie Miller-ийн шийдэлтээр алдартай. Зуртай энэ цувралд нь Chicago Bulls хожсныг бид нар бүгдээ мэднэ. Тэгээ Michael Jordan-ы одоо сүүлийн авраг авсан үлрэлт Reggie Miller том гайдэрч ирсэн шүү дээ. 3-р 2006 онд очиж 11 жилийн өмнө нэг санаж байна. Spurs Mavericks 2 7 тоглолт гарсан. 7 дахь тоглолт нэр яаж алсныг бид нар яг одоо харж байна. За энэ үеийн Spurs Ginobili-гийн өстэй үе шүү. За тэгээ энэ алдаатай шийдэлт. Энэ ингээ шийдсэн шүү дээ. Энэ одоо ингээ өөр тайм болдог. Новицкийн нэвэлтийн шийдэлтэй. Энийг хамгаалсан бол Spurs тэгш жил ингээ оноотой жилдээ NBA-гийн авраг авах магадлалтай байсан. За тэгээд Финлийн энэ сүүлийн шийдэлтэй шийдээ. Нөгөө талд нь Miami гараад ирсэн тий. Тэгээд энэ жилдээ бол тэгээд Dallas чихний хоёр тоглолтод орж байгаа. Финалд нь очигддаг шүү дээ. Дөрөв дараалж очигддаг. За 2-р оронд ямар цуврал орсныг дээр цай яриа байхгүй 2002 оны Lakers Kings. Хин ч. Юу гэдэг нь одоо жиггэн нэг өрсөлдөөн гэдгийг бид нар одоо энэ зурлаас л нь баг би бол хувьтай байсан. Үнэхээр үзэн ярьсан. Үзэн бүхэн дургуй. Бидний одоо түүхэнд хамгийн амар тийм шийдэлт яаж байгаа юм бэ тий? Очоод ороод ирж. Энэ яаж байгаа шийдэлт гэж бодож байгаа юм ингээд хатгаад гаргаад. Чи бүх цаг үеийн хамгийн шилдэг Kings үстэй. Үнэхээр амар Kings. Сакраменто үнэхээр амар.
Энэ цуврал нь өөрөө ч амар цуврал ирсэн. Гэтэ яг гол асуудал нь юу гэж явагддаг гэхээр шүүгчтэй асуудалтай л хэцүү. Одоо энэ цувралтай бол шүүгч жоохон тийм болцсон гэж яригддаг. Эргээ харахад эвгүй юм билээ. За Пеперототны хамгийн шилдэг плей-оффын цуврал бол 1981 оны бүсийн финал. Celtic Sixers. За энэ цувралыг мэдээж та гурав мэдэхгүй бах. Тэгээд 81 он энэ хоёр баг ерөөсөө яг энэ үлрэлтээ 80-81-оор үлрэлт бүр бусад хэдэн багаас харьцангуй тасарсан хоёр хамгийн шилдэг хоёр баг байсан гэж байна. Тэгээд доктор Ж-ийн одоо яг сүүлийн одоо яг NBA-д орж ирээ удаагүй байсан ид үе, Moses Malone-тэй үе. Тэгээд тэр чигээрээ алаан, тэр чигээрээ мөргөлдөө, шүргэлдөө. За тэгээд Larry Bird гэдэг тоглогч өөрийнхөө домыг битсэн. Энэ цуврал байна. Тэгээд 5 тоглолт нь цувралын биш 7 тоглолт гарснаас 5 тоглолт нь 2 буюу түүнээс доош нь орж идэгдсэн. 1 мөн 2 нь орж идэгдсэн. Дандаа сүүлийн мөчж идэгдсэн. Тэгээд дээрэс нь Boston Celtics 3-1-ээр орж идэж яваад байрсан. 3-1-ээр орж идэж яваад Boston Celtics байрсан. Larry Bird-ийн шийдэлт 7 тоглолтыг одоо шийдэж байгаа юм да. Барьдаг багууд нь зүй лидер гэдэг олон юм байна шүү тий. Мэдээж энэ жилдээ Boston авраг авсан. Sixers орногоос л хийж ярих талтай. Нөхрөл дурлах хуваалц Pepero Top 10 зөвлөгийн төгсгөл ирж байгааг зарлж байна. Юу гэхээр саяны нэрээ энэ юунууд чинь NBA 1980 оноос ихтэй аврагууд зориулж DVD гаргаж эхэлдэг болсон. Яг тэрний учраас яг 80 оноос хойш түүхээр нь харьцангуй юм нээлттэй бид нэг ингээд цуурлуудын чинь баримтаар нь үзэх юм боломжтой юм байна лээ. 80 оноос өмнөх нь бол тийм баримтууд гаргадаг байсан юм байна. Тэгэхээр одоо 80 оноос хойш гэр чинь 37 шиг DVD гарсан байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар бүгдийг оршуулж гаргаж байсан. Гаргаж ирсэн 2013 хүртэл. Энд чинь бас сүүлийн бүх чинь 78 оноос шөнгөт болж яаж хэлж бас нэг тийм болж байна. Тэр үед техникийн том дэвшил гараад тэгэл ер нь спорт тийм рүү шилжүүлэх шилцүү юм шиг байна. За нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөр. Энэ Токио 20 дахь дугаар. Бидэрт нөгөө бас юу юм бэ? Бэлэг юм уу? Гэхдээ бэлэг явуулаад байлаа манай үзэгчдээс. Тэгээд энэ би таад бид нар бүр зориулж хийсэн гэсэн шүү нэр. Тийм үү? Яг өхөө мартах гэж шүү. За энэ нөгөө хавчаар юм бэлээ нөгөө юу ч таксидо Монголиа гэдэг. Таксидо одоо нөгөө костюм бижиг штэ. Энийг хараараа. Энэ сагсан бөмбөгийн юм юутай юм зүйлт гараад ирсэн. Гоё юм штэ. Хавчаар. За тэгээд хавчаарыг болохоор ингэж хийж жоод маа л та. Бацаяад маань энэ ирүүхээ зэнгээ. Яаж байгаа юм. Чамд ирүүхээ зэнгээ их гоё зохино гинэ. Йоо за. Их үзэж байгаа юм байлаа. Чамаг илүү тийм гоё костюм бижиг тэр сая Монголын лигээр All-Star орж их гоё харагдаж байсан. Ирүүхээ зэнгээг зүж үзэж. Харин темка дэгэцсэн юм аа. Хоёлаа ийм дээр ирэх үхлээр гадаа ийм байдгүй шүү дээ. За тэгвэл хоёлаа. За одоо болсон шүү дээ. За тэгээд юунда таксида Монголиа гэдэг одоо юу да баярлаа. Тэгээд дараа нь бидрээс гоё хувцлал юм шиг болж шүү дээ. Оо базар байна тийм үү? Нэвтрүүлэг болгоноор үлэхгүй хувцтай болоод яваад. За баярлаа. Реклам ихтэй энэ цагтаа эргээд уулзгалнаа. Энэ бэ ток гэх хүрээд өндөрлөж байна. Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Well, we're all very excited to have you here, but I must warn you, the Garpax has eyes everywhere. Be careful what you say, and let your game do the talking. Have no doubt, I'm as healthy as ever, and I shoot threes now. There's no reason we can't form a super team here in Chicago. Oh, 7 now. It is you! Who is that? Someone you know? Mario Chalmers, we used to play together in Miami. Oh, great, here we go. Hello, Rio. No. You're on the Bulls now. Oh, that's so weird. We was on a super team together. The Big Four. Remember those days, Dwayne? No. But I can't blame you for leaving, really. Twilight of your career, bad knees, bad shoulders. Maybe you can scrape together one last playoff run with... Sorry, what's your name? Jimmy Butler. Oh. You do look a lot like Michael Jordan. Well, it's all very exciting. We must be going now, I'm afraid. Oh, all right. Well, if you need a point guard or whatever, just send me a Raven, yeah? We have Rondo. Oh, well, you never know with him. He's a bit... You'll definitely need a veteran backup now. We have plenty of depth, but we'll keep you in mind. 'Cause, you know, we could be a super team again. Bye, Rio. You can yell at me all you like.
I don't mind. All right, well, guess I'll head to Cleveland. Come in, come in. I came to say hello and welcome you to Houston. Ah, why, thank you. And you must be the new scouting apprentice. I've been expecting you. I'm your starting shooting guard. James Harden, all-realm shooting guard. James, you say. One moment, please. Right, you say, okay. Aha! James Harden, the point guard. Forgive me, shooting guard. I've been studying your game. It's marvelous. Brilliant, really. Oh, that's very kind of you to say. So, you have a lot of books, I see. This whole shelf is inbound plays? Ah, yes. Baseline, sideline. I also keep ISO plays in there somewhere for no good reason, really. And this shelf here, all books on the art of the pass. Wow. Over there, there's tempo plays, pick and rolls, you name it. Feel free to borrow them as you please, by the way. I bet you need whole new library just for all defensive plays. Defense, like, when the other team has the ball and they try to, score on us? Oh, no. None of that here. It's a waste of energy and it's no fun. I say half the defense, double the offense. Teams who have battled through 6 games have come up 4, 3, 2,